За бидний шууд амжилтын 13 дахь тоглолт Торгон Шир болоод Apex Unity-ийн багуудын тоглолт эхэлсэн. Торгон Шир баг тоглолтын эхний давталгааг үздэг багийнхаа 2 тооноог авлаа. За нэгдүгээрийн цагцахад 5 минут. Тутга хаалтанд орсон. За алдаа гаргаж соосон. Хөлбөр яваад маш хурдан хугацаанд 2-1 авсан. Онооны хавцаа 4 тэг. Хоёр алхам тийгээд овцсон довтлогын амжилттай. За төдийгүй эмгтэй хүнээс гардгүй уур чадвар харагдлаасаа гараа шилжүүлээ солоогоор төгссөн үү? Онооны харьцаа 5-2. Торгон Шир баг тоглолтын эхлэх сайн хийлээ. Торгон Шир алсын дэш шидэлтийг явуулсан. Шидэлтэн амжилтгүй болсон. Самбраас Apex Unity гой амжилтыг өгсөн шидэх боломжтой. Ямар гоё урам хөдөлгөөн бэ? 3 хамгаалагчиг өөр дээр дамжуултыг өгсөн. Дамжуулт тастагдсан. За яста соусол шидсэндээ шидэлтэй ч унгаалаа. Багийн 8 дахь оноо. Онооны харьцаа 8-2. Нэгдүгээрийн цаг зэхэд 3 минуттай 6 онооны зөрүүтэй тоглолт Apex Unity-аас дамжуултыг өгөөд шидний нөгөө талаас төгссөн төгсгөлийн амжилтгүй. За урагшаа савсан дамжуулт эзэндээ очиж чадсангүй бөмбөг таслагдсан. Хоёр алхамтыг соолгоод өгсөн төгсгөлийн амжилтгүй. За шүүгчийн залтыг амтаар цагаа. За бөмбөг хамгаалагч шат гарсан гэж үзсэн юм байна. Apex Unity 14. За энэ Торгон Шир багаас завсарлага захиалагдлаа. Нэгдүгээрийн цаг 2 минут 36 секунд үлдсэн.
Тэр дроп гүйцэтгэсэн довтлон цагиртаа өрсөнгөө. 1-р үеийн цаг дуусахад 2 минут 30 секунд үлдсэн. Торгон ширээс за довтлон дээр налдаа гар зогссон. 1-р үеийн цаг дуусахад 2 минут 5 секунд. Хөөргөө довтлон довтлон амжилтгүй болсон. Торгон шир багаас. За дамжуулалт таслагдах төгсөн. 1-р үеийн цаг дуусахад минут 40 секунд үлдсэн. Apex United-ийн довтлогоо за бөмбөг таслагдсан. Холын шийдэлт амжилттай болсон багийн 11 дахь оноо. 9 онооны зөрүүтэй тоглолт. Хөөе наа. Урагшаа савсан дамжуулалт. Эзэндээ очсон 2 алхамд игээд багийн 13 дахь оноо. Спи эргээд 2 хамгаалагчиг уурсан хаалтанд орсон. За бодит талбайн 3 секундын дөрөв зөвчөгдсөн. 1-р үеийн цаг дуусахад 45 секундтай байгаа. За арай урд тэрхий өвчтөд амжилт орж ирээд бөмбөг. За 1-р үеийн цаг дууссан онооны харьцаа 15-2 торгон шир багийн 13 онооны давамгаалтаар өндөрлөж байна.
Алсын шидэлт амжилттай болсон 10 онооны зөрүүтэй тоглолт. За дараагийн шүглийн дуунаар Торгон Шир багийн тоглогч Оюун орж ирэх нэ. Хоёрдугаарын цагт 4 минут үлдсэн уянгийн давталгаан дээр алдаа гаргаж зогсоолоо. Apex Unit багийн нүд гаргаж байгаа 3 дахь алдаа 2-дугаарын цагт 4 минут үлджээ. За техникийн алдааны шилд амжилттай багийн 6 дахь оноо. За одоо үндсэн тоглолтын маань хэсгийг үргэлжлэн уянгийн уянг дээр алдаа гарсан 2 шилдийг гүйцэтгэн. Эхний шилдэлтний амжилттай багийн 16 дахь оноо. За сүүлийн шилдэлтүүд амжилтгүй болсон урагшаа савсан. Дамжуул таслагдах төгсөн ямар ч багт бөмбөг үйлдсэн. Хоёр хамгаалалт жойрхон ирсэн. Нэг хуурмаг хөдөлгөөгээд бөмбөгийг шилжүүлсэн. За алдаа гаргаж зогсоосон давталгааны секунд дахиад 14-өөс эхэлнэ. 2 дугаарын цаг 3 минут 38 секунд. Өөргөө давталсан дээшээ явсан алдаа гаргасан. Хоёр шилдэг гүйцэтгэнэ. Эхний шидэл амжилттай багийн 7 дахь оноо. Хоёр дахь шидэлт амжилтгүй. Оюун бөмбөгтэй. Дамжуултыг уянг руу аялсан уянг. За түүний хувьд явуулчихтгэл зай байна да. Хоёр алхамтыг хийгээд задлаад өгсөн дамжуулт таслагдсан. За бөмбөг Apex Unit-с гарсан. Хоолны шидэлтэнд самбартаад унах төгсөө. Онооны харьцаа 16-7, 9 онооны зөрүү 2 дугаарын цагт 2 минут 50 секунд үлдсэн. Оюун бөмбөгтэй бөмбөгийг задсан. За илүү алхамд болоод бөмбөг хураагдсан. Юусэн онооны зөрүүтэй тоглолт. Хоёр дугаарын цаг 2 минут 20 секунд үлдсэн. За явуулчихтгэл зай байна да. За шидсэнгүй. Уянгийн шидэлт амжилтгүй. Хоёр дахь боломж Торгон Ширт үлдсэн. За бөмбөг өнгөрсөөр оюун дээр ирсэн. Бие хүчээр илүүрхэд дундын цаа шидэлтийг явуулж байгаа маань шидэлтэн ч унчиж байгаа байна. Багийн 18 дахь оноо. За хоёр багийн тоглолтыг 11 оноо заагласан. За эмэгтэй тоглолтуудын хувьд бол 11 оноо гэдэг бол маш өндөр онооны тэргүүл гэсэн үг. Гэрлээ.
За гэрлээ дээр алдаа гаргасан минутын амралтыг энэ үед Apex Unit багаас эхэлсэн. 2 дугаарын цаг цоход минут 8 секунд үлджээ. Хоёрдугарын цаг дуусахад 1 минут үлдсэн онооны харьцаа 21-7 алсын цай шидэлт амжилттай болсон торгон ширээс довтлогоо за байсангүй шийдний нөгөө талаас төгссөн төгсгөл нь амжилтгүй оюун 3 дахь боломжоор бөмбөгийг багтаа үлдээгээд тухтаа шидлээд шидсэн шидэлтэн цагиргаан онсонгүй. 2 дугаарын цаг зэгт 40 секунд тоо. Арван онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэж байгаа. Уянга 3 эсрэгний ганцаараа дамжуултыг өгсөн. За амархан 2 оноогоор багтаа 16 онооны тэргүүлийг үүсгэж байна. За илүү алхамтай хураагдсан. Шидэл. За хитрхи яарсан шидэлт байсан байж таарлаа. За тоглолт үргэлжлээ явцсан 2 дугаарын сүүлийн 2 секунд хаалт амжилттай болоод энэ хоёр багийн тоглолт эхний хагас 23 талаагийн харьцаатай 16 онооны зөрүүтэй тоглолт. Торгон ширийн дамголоор өндөрлөө. За 3 дугаарын цаг яваад гисэн эхний давтлагыг торгон ширэг үүсгэсэн гой үлийн хөдөлгөөн байсан.
Довтлогын амжилтгүй болсон Apex United шидэл хэрэгтэй Асын шидэлтэн дээр нь алдаа гарсан 3 шидлийг үзтгэнэ. Торгон шир багийн инүүд гаргаж байгаа эхний алдаа. Эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт нь амжилтгүй болсон. Гурван шидэл гуруулан амжилтгүй болсон. Тэгсэн чинь хоёр дахь боломжтой Apex United үйлдсэн. Довтлогоо 8 секунд шидсэнгүй. За өнөөдөр торгон шир үнэхээр бэлтэж гарч ирчтэй. Хамгаалалт довтлогоо одоогийн байдлаар өөгүй төгс тоглолтыг үзүүлсэн. За 24 секунд бүрэн хамгаалж чадлаа. За өнөөдрийн торгон шир багийн тоглолтыг үнэхээр онц дүн тавихаар байна да. Хоёр алхамтыг хийгээд дэше хөөргөө довтлоо алдаатай довтлогоо амжилттай багийн 25 дахь оноо. За тоглолтын онооны зөрүүч бүр 20 гарах нэ. 18 онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэж байгаа. Нэмэлтний шидэлтийг хамтаа харцгаая. Шидэлт нь зааж жоод гараад ирсэн. Apex United дамжуулах тоглолтыг айс бөмбөг алдуулах дүүгс за бөмбөг алдчихж байгаа юм. Дундын зэ шидэлтийг явуулсан шидэлт нь амжилтгүй. За алдаа гаргаж зогсоолоо. Дамжуултыг өгсөн хөөр самбардаад өгсөн за яста ороод л гарч ин да. 3 дугаарын цагцахад 4 минут 45 секундтай. Холын шидэлт нь амжилтгүй. Хоёр дахь боломжоор довтлогын амжилттай багийн 27 дахь оноо. Холын шидэлт нь амжилтгүй. За авинга бөмбөгтэй. За бөмбөг таслагдсан. 3 эсрэг нэг довтлоод хамгаалт буцсан. Гэрлээ дээр совд эрдэнэ хамгаалж байгаа. Гэрлээгийн довтлогын амжилтгүй өөрөө буцаага бөмбөгийг аваад задал да гараас их хүчтэй гарчлаа да. За самбарын төлөв тэмцлээр Apex United баг алдааг салгаж чадлаа. Торгон шир багийн ярь энүүд гаргаж байгаа 3 дахь алдаа. Онооны зөрүү бүр 20 болоод холцсон байгаа. Довтлогоо 6 секунд. За хамгаалтын шилжилт ямар гоё болоод наа. Соолгоод өгсөн төгслийн амжилттай багийн 29 дахь оноо. 22 онооны зөрүү 2 багийг зааглаж байна. Холын шидэлтийг үздэгсэн шидэлт нь амжилттай багийн 10 дахь оноо. За ийм шидэлт Apex United ирэх болсон баха. Уян руу уралдуулаад ямар гоё дамжуултыг хайсан бэ? Суулгага тоглогчийг харсан. Завсралын хугацаа дууссан.
3 дугаар үеийн цагцад минут 40 секунд үлдсэн. Apex United-с тоглоход 17 секунд дахин нэг бөмбөг аллуулсан. За мэдээж торгон Ширбагаас яарахгүй оюун бөмбөгтэй дамжуултыг уянг руу чиглэсэн дамжуулт эзэндээ ирсэн дээшээ явсан давталгаанд алдаа байхгүй гэж үзсэн. Дундын цаа шидэлтийг үзтгэж шидэлт намжлтгүй. За энэ удаад харин гой шалсан дамжуултаар багийнхаа оноог өгсөн. Онооны харьцаа 32-12. За эхний тоглолтчийг амархан аваад хоёр дахь тоглолтчийг сүүлж гарч ирээд 3 амгалчийг өөртөө уян руу дамжуултыг айсан. 3 дугаар үеийн цагцад 55 секунд оюуны шидэлцийг за шидэлтэн гаргацтай гарсан дээш явсан алдаа байхгүй гэж цоод эрдний давталгаа багийнхаа 34 дахь оноог авсан. Оюун бөмбөгийн цохоо тасалж байгаа харагдаж байна. Урагшаа дамжуултыг гоё ирсэн уянх дээр чиглэсэн дамжуул. Ямар гоё багийн ойлголт вэ? Торгон Шир. Үнэхээр л торгон давталгаа гүйцэтгэлээд гоёмсог байна. Холын шидэлт нь Apex United-с ирсэнгүй. Амжилтгүй болсон. За фейдвей шидэлт гүйцэтгээд ур чадвараа харуулж амжлаа багийн 14 дахь оноо. За оюун савлт амжилтгүй болсноор 2 богийн тоглолтын 3 дугаар 36-14 харьцаатай 22 онооны торгон Шир багийн итгэл төгс хамгаалалаар өндөрлөө. Шийдвэрлэх 4 дугаар үеэр уулзцгаая. За шийдвэрлэх 4 дугаар үеийн цаг яваад гисэн Apex United-с гэрлэгийн ямар гоё дамжуулт байсан бэ? Багийн 16 дахь оноо. Багийнхаа тоглогчийг давуу үүснэ гэдгийг гоё мэдэрлээ. За онооны зүрх 22 болоод ойртод ирсэн. Оюун араараа ямар гоё дамжуултыг өгсөн бэ? За дамжуултыг хүлээж авах гэж байгаа тоглогч илүү алсандаа чумх хүрагдлаа. Хоёр амгалчийг сүлж гарч ирээд гэрлээ. Зэвл дээр бөмбөг залаад бөмбөг алт болох төгсөн. Голоор кат хийж байгаа тоглолчийг өгөх гэсэн. За арай болсонгүй. Давталгаа 6 секунд. За илүү алхамд болсон. Оюуны сайн хамгаалалт. За хоёр тал илүү алхамд болж бөмбөг хүрэгдсэн. Apex United-ийн давталгаа 4 дугаар үеийн цагцад 5 минут үлдсэн. Болроо бөмбөгтэй. Болроогийн алсын зэшил гараас гоё гарсан да. За шидэлтэн амжилтгүй. Бөмбөгний төлөөх тэмцэл явсараа байгаад за довтчоос гарсан торгон Шир. Apex United болроо бөмбөг таслаа соолгоод төгсгөл нь амжилтгүй болсон. Алдаа гаргаж зогсоосон. Торгон Шир багийн энэ үед гарч байгаа эхний алдаа 4 дуурийн цаг 4 минут 30 секунд үлджээ.
За онооны харьцаа 40-20. 20 онооны зөрүүдэд тоглолт үргэлжилж байгаа. Холын шидэлтэн дээр нь хаалт амжилттай болсон. За 4 намтад төлж төдийлөн өнөөдөр сул шидээгүй. Энэ удаа шидсэн шидэлтэн амжилтгүй. Урд нэг тоглож байгааг харж чадахгүй. За гэрлэгийн үүсгэсэн боломж багтаа алдааг салгасан. Болроо торгуулаар шиддэг үздэг нь эхний шидэлт нь амжилтгүй. Торгон шир баг энэ үед 2 алдаа гаргацсан байгаа. 2 дахь шидэлт нь амжилттай багийн 21 дахь оноо. Өшөө дамжуултыг саасан нэгэн үрэл дээр гой дамжуултууд явсараа совсод давталгааг үздэгээд багийн 42 дахь оноо. 21 онооны зөрүүтэй тоглолтын 4-р үеийн сүүлийн 3 минут 30 секунд үргэлж байгаа. Гэрлэгийн олон шидэлт нь амжилтгүй болсон. Урагшаа савсан уянгаа ганцаараа гарч ирээд иймэрхүү давталгааг алдах дургуй тоглогч. За алдаа гаргаж зогсоосон. Apex Unit багийн энэ үед гарч байгаа эхний алдаа. Хөөргөд авсан давталган дээр нь алдаа гарсан. 2 шидэлтийг үздэг нь. Бөмбөг таслагдсан уянга 2 алгамдыгээ дээшээ явсан. Довтлогын амжилттай нэмээд алдааг салгасан. Багийн 44 дахь оноо. За саяны оног тооцохгүй довтлогын алдаа байсан юм байна. Гисэн идэжсэн дахин нэг бөмбөг таслаад уянга. За довтлогын орох тун дөхлөө. За өнөөдөр торгон шир баг бөмбөг алдах үнэхээр дургүй байна да. Тэдний давталгаанууд орох. Тутаа кольцоо 2 дахин томорцсон юм шиг л шидэж давталж ин да. Эхний шидэл амжилтгүй. Болрогийн давталгаа амжилттай багийн 44 дахь оноо. Дөрөвдүгээр цаг цагт минут 55 секунд. Болроо бөмбөгтэй. За Apex Unit-ийг ер нь болроо оноо авлаар тэргүүлж байгаа хаа. За бөмбөгний шилжилт үнэхээр гоё яана. Багийн 46 дахь оноо. 23 онооны зөрүүдэд тоглолт 4-р үеийн сүүлийн 90 секунд.
Хоёр шийдлийг гүйцэтгэх нь эхлэн шийдэл амжилттай багийн 24 дахь оноо. Хоёр дахь шийдэлт нь амжилтгүй. Самбраскич өөртөө авсан холын шийдэлтийг гүйцэтгэх боломжтой Жавчин дээр. За гэрлээ шийдэлтийг гүйцэтгэх шийдэлт нь амжилтгүй болсон. За бөмбөгийг ямар тааш багтаа үлдэж. За болроо дамжуулт өгөөд. Apex Unit багийнхаа 26 дахь оноог авлаа. Дөрөвдүгээр үеийн сүүлийн 1 минут үлдсэн. Оюун хүлээ ажиллагаа гоё болоод самбардаа төгссөн төгслийн амжилттай багийн 48 дахь оноо. $24 онооны зөрүүдэд тоглол үргэлж байгаа. 4-р цагт 32 секунд алсын цай шидэлтийг явуулсан. Шидэлт нь угаагаад гарсан. За багтаа бөмбөгийг үлдээсэн оюун. Жавчин дээрх тоглогчийг харсан. За хажуугүй шиг мөксөж бөмбөг хураагдсан. Гэрлээ. Цагирганы араас төгсөн төгсөл нь амжилттай болсон. Урагшаа савсан. За олон шидэлтийг гүйцэтгэж байгаа маань шидэлтэн самбардаа онцлж байгаа маань багийн 53 дахь оноо. За энэ хоёр багийн тоглолт торгон шир багийн